За голцооч. За манай одоо цочин орж ирж байна. Бэлэн болсон байна. За танд өглөөний мэндийг хүргэе. Студид маань тавтай марилнаа. Тэгээ цаг цав гарган ирсэн танд их баярлалаа. Хөвчөө зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг ортуулаад тухтаа суугаарай. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа өнөөдрийнхээ маш хэрэгтэй сонирхолтой ярианд орё гэж бодож байна. За сайн байцгаана уу? Намайг Баасан хүү гэдэг Сэц оюу боловсролын төвийн үүсгэн байгуулагч. Солонгос төгсөгч юм хүн байгаа. Танаа байгууллагын талаар манай үзэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл хизээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? Ямар төрлөөр одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ? Манай төв Солонгос англи хэл заадаг сургуулийн төв байгаа. Тэгээд Солонгосын одоо 40-од сургуулийн төлөөлөгчийн газар гэж явдаг. Тэгээд би болохоор өөрөө энэ компани одоо 16 онд Солонгост сурж байхдаа үүсгэн байгуулсан. Тэгээд Солонгос улсад би болохоор хэлний бэлтгэл болон магистр, докторт суралцаад ирсэн юм. Хуульч өмгөөлөгч хүн байгаа. Тэгээд бидний үед би чинь одоо 10 онд сургууль явжсэн. Тэгээд тухайн үед явж байхдаа ингээл Солонгост одоо нэг таньдаг хүн байвал сургуульд материалаа өгөөл тэнцүүл явдаг. Тэгээд виз айгуу чанга байсан. Тэгээд тэр үед болохоор айгуу олон хүүхдүүд ингээ хойлогтуулдаг. Визийг яг гаргаж өгнө, би чадна гэсэн хүмүүс айгуу их байдаг. Тэгэл Азтаа нь явдаг. Тэгээ очисон хойноо нөгөө дараагийн хэлний бэлтгэлээсээ магистр, доктортоо нөгөө орж чаддаггүй. Тэгэл харлалт үүсдэг ийм үе байсан л да. Тэгэж явж байгаад би дараа нь Солонгост сургуульд ажилд ороод сургуулийн гадаад оюутай хариуцсан ажилтан болоод тэгэж явж байгаад нэг энэ салбарлоо орж ирсэн. Таны анх компани үүсгэн байгуулж байсан үндсэн зорилго болвол энэ олон одоо бүтлгүүтээд байгаа, холигтуулаад байгаа, Солонгос улсад бас нэг хөлөө олохгүй байгаа. Эдгээр хүмүүст бас туслая гэдэг одоо зорилгын дор одоо та компани байгуулж ирсэн үү? Бас яг тухайн үеийн бас тэр чин ирмэлцлийнхэн талаар эргээд дурсвал тийм ээ. Тэгээд сургуульд ажиллаж байхад хүртэл ингээд хүүхдүүд манай сургуульд төлбөрөө явуулсан, хүнээр дамжуулаад явуулсан. Тэгээд очиж чадахгүй байна гэд бас л ингээд холигтуулаад байгаад байсан. Тэгээд би өөрөө өмгөөлөгч хүн л дээ. Тэгээд нөгөө маш их сэтгэл өвдөөд тэгээд дээр нь энэ сурвалж зуршлын байгууллага гэдэг маань Монголд их нэр хүндгүй яваад байдаг. Иймэрхүү асуудал их гардаг учраас их нэр хүндгүй яваад байдаг. Солонгост болохоор маш нэр хүндтэй байгууллага байдаг. Яагад вэ гэхээр Солонгос хүмүүс жишээлбэл хүүхдээ Америк руу сургуульд явуулахын тулд сурвалж зуршлын байгууллагаар заавал дамжуулдаг. Америктаа сураад ирсэн маш өндөр боловсролтой, энэ чиглэлийн маш мэдлэгтэй ийм хүмүүсээр дамжуулаад тухайн байгууллага маань англи хэлээ заагаад тэгээд тэр хүүхэд ямар мэргэжлэр ямар сургуульд явуул тохиромжтой юм. Тэр сургуулийн сонголцоод очисон хойно нар гэртэй холбоог нь тогтоогоод ингэж 4-5 жил ар гэртэй холбоотой байдаг ийм мэргэжлийн байгууллагууд байгаад энэ байгууллагууд нь маш томоор үйл ажиллагаа явуулдаг. Дээд сургуулийн хэмжээнд хүрсэн ийм чадварлаг байгууллагууд байдаг. Тэгээ Монголд нэг энэ байгууллагыг ийм жишг тогтоочих юмсан гэж анх байгуулж ирсэн. Тэгээ одоо манай байгууллага энэ жил 10 жилийнхаа ой хийгч байгаа. Тэгээд 10 жилийнхаа ойн дээр одоо энэ зорилгодоо ер нь бол хүрсэн. Одоо тухайн салбартаа бол маш нэр хүндтэй байгууллага болж чадсан юм хамт олон болсон. Одоо манайх чи Улаанбаатар хотод 3 салбартай. Тэгээ Солонгос улсын одоо Сөүлийн үндэсний их сургуулиас ахгуулаад гэрээ байгуулж болох бүх сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй маш том статустай юм байгууллагыг байгуулж чадсан. Тэгээд энэ байгууллагаараа их бахархдаг. Тэгээ өөрийнхөө жижигхэн салбартаа бол маш том юм байгуулга болж чадсан. Ямар гоё юм бэ? Танд баяр хүргэе. Тий 10 жилийн мэндийг хүргэе тий. Манаас намнаад асуух зүйл байгаа. Би бас нөгөө боловсрол зуршлын газрын хувьд одоо салбарын хувьд бол тий хамгийн чухал зүйл бол нэр хүнд за тэгээ бас сургуулийн хувьд бас байдаг бах тий. Энэ талаар бас та бидэндээс хариулт өгвөл гол зүйлсүүдээс нь өмнөд зүйлүүдээс нь тий. Тэгээд манай ер нь бол зөвхөн одоо Солонгосоо барьж явдаг. Тэгээ манай Солонгосын сургуулиуд маань бол Солонгос болон англи хэл дээр сургалтай явуулдаг. Тэгээ манайх бол Солонгос болон Монгол багштай сургалт, Филиппин багштай англи хэлний сургалт гэдэг 2 сургалт явуулдаг. Тэгээд Солонгосын ихтэй сургуулиуд маань болохоор сонгон шалгаруулалтаар тухайн гадаад улс дахь төлөөлөгчийн газраа сонгодог.
Тэгээд манайх маш олон одоо их дээд сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын сонгон шалгуулалтанд одоо тэнцээд тэр маань одоо жил болгон ингээд сонгогдоод явдаг. Одоо цаашид ирнэ нэг тийм сонгон шалгаруултгүйгээр сонгогдохаар хэмжээнд очижсэн юм байгууллага байгаа. Тэгээ тэр бол одоо бид нарын бахархал. Тэгээд манай байгууллагын ер нь цаашдын зорилго юу вэ гэхээр одоо явж байгаа хүүхдүүд маань ер нь бол Солонгост очиод хэлний бэлтгэлд хөвчлэн сураад байгаа. Тэгэхээр бидний бол зорилго хүүхэд одоо Солонгос сурья гэд хэрвээ шийдсэн бол алх ангиасаа нөгөө хэлээ сурч эхлээд тэгээ 12 дугаар ангидаа хэлнийхаа дээд оноо авчих юм бол тэтгэлгээр цаашдаа 4 жил сурах боломж бүрэн байгаа. Тэгээд шууд бакалаврт тий. За дээд сургуулаа Монголд төгсөж байгаа бол магистрт шууд явдаг. Хэлний бэлтгэлд цөөхөн явдаг болгох юм зорилготойгоор хэлний сургалтыг маш өндөр түвшинд хийх ийм зорилготой ажиллаж байгаа. Гоё юм аа. Ядмаар санагдчихлаа гэхгүй юу? Одоо ч бодож байхaltaа гэсэн. Сурмаар санагдчихлаа. Таны хувьд бас энэ салбарт 10 жил ажиллаж байна. Тэгэхээр бас баггүй хугацаа тийм үү. Тэгэхээр яг энэ танаа салбарын сонин хачин юу байна сүүлийн үед өнгөрсөн болоод одоогийн бас өөрчлөлтүүд илүү одоо нөгөө давалгаалж байгаа хүмүүсийн хүсэж байгаа хүсэлт бас юу байгаа вэ тий. Өөрчлөгдсөн бас зүйлсээс илүү ярил. Анх бол манай салбарт ингээ орж ирэхэд ийм байсан юм. Нөгөө ганцхан монопол компанитай Солонгос эзэнтэй. Тэгээд одоо ерөөсөө тэдний харалт амжихгүй бол виз гардггүй гэсэн ерөөсөө юм тогтсон ойлголттой. Тэгээ манай монголчууд юм хийхээр ингээ богино хугацаанд ашиг болоод хаачдаг ч юм уу нэг юм тогтворгүй үйл ажиллагаатай юм байсан л та. Тэгэхэд манайх одоо ингээд одоо 10 дахь жилийнхаа ойг хийх гэж байгаа өрсөлдөгч маань 22 жил болж байгаа гэхэд манайх бол ингээд яг адилхан хэмжээнд ингээд 10 жил болоход үйл ажиллагаа явуулдаг хэмжээнд хүрлээ нэгдүгээрт. Тий. Тэгээд хоёрдугаарт болохоор би одоо нэг зүйлийг одоо хэлхийг айгүй хүсдэг байхгүй юу. Нөгөө манай монголчуудын одоо нийтлэг ойлголт Солонгос хүн л Солонгосын визийг сайн гаргадаг байх гэдэг ийм нийтлэг ойлголттой байжгаад одоо манай хоёр компани жишээлбэл яг адилхан сургуульд зочилдог. Яг адилхан материал бүрдүүлдэг баггүй юу. Тэгэхээр ингээд Солонгос эзэнтэй байхаараа илүү байгаад байдаг зүйл байдгүй юм байна гэдэг ойлголтыг халж чадж байгаа. Тийм. Тэгээд манай охин бас нэг үнцэрхэг бас үзэлтэй баймаар шүү дээ тий. За Монголын нэг компани тий манай одоо бид нар чинь Солонгос руу Сомбэ гэж хэлнэ. Дээд төгсөгч. Солонгос төгсөгч нар маань ирээд байгуулсан компани дэмжиж тий. Жишээлбэл одоо Солонгос хүн Солонгосын визэнд орж үзээгүй. Солонгос хүн гадаад хүнд Солонгос улсад гадаад оюутны амьдралаар амьдарч үзээгүй л байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд яг гадаад оюутны хувьд туулж ирсэн зовлон жаргал бүх зүйлээ мэддэг учраас тухайн хүүхдүүдийг яах вэ? Очоод ийм зүйл дээр анхаараарай. Цагийн ажил олж хийвэл ядаж биедээ хоргүй ажил болоо хийчээрээ. Хэл сайтай байгаад хэлээ ашигладаг ажил хийгээрээ. Тэ? За тэтгэлэг авахын тулд ийм шалгуурыг хангаарай. Ийм сургуульд ороорой. Хичээл сонголтоо ингэж хийж ээж чамд ийм цаг шүү гэдгээс ахгуулаад маш олон зүйлийг зааж сургаж өгдөг. Тэгээд ийм одоо олон зүйлүүдийг хаалж, сойлж, шинэ ойлголтуудыг бас салбартаа бий болгож өгч чадж байгаа. Тэгээд манай одоо боловсон хүчний хувьд бол дандаа Солонгос төгсөгч нар бас ер нь бүрдсэн баг хамт олонтой ажиллаж байгаа. Өөрсдөө ер нь тэтгэлгээр сураад ирсэн ийм хүмүүсээс бүрдүүлсэн байдаг. Тэгээд маш гоё баг хамт олныг бас бүрдүүлж чадчихээ. Энэ 10 жилийн хугацаанд бахархаж байна. Аха. Та хэд маань 10 жилийнхаа хүрээнд ер нь тооцож үзв үү? Хэдийн хэмжээний хүмүүсийг, сурагчдыг, хүүхдүүдийг тий Солонгос улс руу зуучлаад яг тэр нөгөө хүсэж байгаа сургуульд нь хүсэж байгаа ажлын байранд нь гаргасан гэдэг бас тоогоо гаргаж үзв үү? Манайх тоо гаргаж үзсэн. 10 жилийн хугацаанд манайх нэг 4000 орчим оюутан сурсан байдгийг. Тэгээд ер нь одоо сүүлийн үед Солонгос руу сурж байгаа хүүхдүүдийн тоо маш их өсөж байгаа. Ялангуяа орон нутгаас явж байгаа хүүхдүүд маш их өсөж байгаа. Энэний шалтгааныг би бол хувьдаа бодохдоо ингэж бодож байгаа. Солонгос болон Улаанбаатар хотын амжиргааны зардал ер нь ойролцоо байдаг байхгүй юу? Жишээлбэл би одоо Ховд аймагт очиод нодлон нэг лекц уншаад тэгэн чи Ховдын эцэг эхчүүд ерөөсөө Сөүлийн уулын хүүхдээ гээд ахгүй юу. Тэгсэн чи шалтгаан нь юу вэ гэсэн чинь Ховдоос Улаанбаатар руу 3 цаг ниснэ. Улаанбаатараас Сөүл рүү 3 цаг ниснэ.
Онгоцны зардал нь баг адилхан. За очоод Улаанбаатар руу 3 цаг тэгээд бас зардал нь очоод байр хөлсөлөхөд Улаанбаатар хотод нэг өрөө байр одоо сая гаруй төгрөгөөр төлж байгаа бол Сөүлд бас тийм байдаг. Сая 200 сая төгрөгдөг. Баг юм том авах шүү дээ. Тэгээд 1 кг үхрийн махны үн Солонгос улсад 27 сая төгрөгтэй байгаа. Тэгээд үхрих гэсэн тий. Монгол хэд байгаа лээ тий. Тэгээ ингээ бодоод үзэхээр ингээ амжиргааны зардал нь адилхан. Тэгсэн мөртлөө Солонгост ч нөгөө цагийн ажил хийхээр өдрийн цалин нь одоо эрэгтэй хүүхэд бол бараг 250 сая төгрөгийн цалин авдаг болсон шүү дээ. Охтууд нэг 200 сая төгрөгийн цалин авдаг болсон байхгүй юу? Тэгээ ингээ бодохоор ч өөрийгөө бас хөөжүүлээд амьдрчих юм байна. Ерөөсөө Солонгос явуулъя гэд. Тэгээ сургалтын төлбөрийг бодоод үзэхэр зэрэг одоо Солонгосын одоо хичээлийн 1 семестр одоо бакалавр бол 3 сар хичээлээд 3 сар амрах 6 сар нь 1 семестр гэж явдаг байхгүй юу? Тэгээ энэ 6 сарын төлбөр нэг 10 сая төгрөг үдээ. Тэгээд дундаж сурлагатай, дундаж оноотой хүүхдүүд 50% тэтгэлэг авахад 5 сая төгрөгийн төлбөр төлдөг. Тэгээд нөгөө 3 сар амарж байгаа хүүхд чинь ажил хийнэ дээ. Тэгээд сарын цалин нь 5-6 сая төгрөг байдаг. Тэгэхээр нөгөө хүүхд амжиргааныхаа зарлыг хангалттай төлөөд сурчдаг юм болсон байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө нэг дундчаас дээш сурлагатай хөөрхөн ажилласан хүүхдүүд бол яг хөөр өөрийгөө санхүүжүүлээд сураад ажиллаж хөлмөрлөөд ирдэг. Тэгээд Солонгосын одоо хамгийн том давуу тал одоо цагийн ажил хийх боломжтой. Өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр сураад хөлмөрлөөд ирсэн хүүхдэд одоо насан туршдаа одоо нийгмээс авсан хүмүүжил сууж өгдөг. Маш хөдөлмөрч болж ирдэг. Ийм давуу талууд их байдаг. Сая та ярандаа бас тэтгэлгийн асуудлаар ярьж байна тий. Тэгэхээр өмнө нь бол биднийг яг 10 жилээ төгсөж явахад тэтгэлэг гэдэг бол маш ховор гэдэг ч юм уу эсвэл тэрийг яг хэрхэн яаж олох талаар мэдээлэл их хомс байлаа. Гэхдээ яг өнөө цаг үед бол анзаараад хахад яг энэ тэтгэлэг олдох боломж цаашлаа тэтгэлгийн талаарх мэдээлэл түүн зуучилж байгаа байгууллагад ялангуяа одоо танах шиг юм тий баталгаатай байгууллагууд бол бас байна. Тэгэхээр тэтгэлгийн талаар та бас мэдээлэл өгөөч. Яг одоо бас эцэг эхчүүд аль эсвэл одоо сургуулаа төгсөх гэж байгаа 10 жилийн хүүхдүүд бас үзчихэж магадгүй тийм. Ер нь олдоц хэр байгаа юун дээр анхаарах хэрэгтэй юм тийм ээ. Ер нь Солонгос улсын тэтгэлэг гадаад оюутанд чиглэсэн тэтгэлэг маш ихтэй. Тэгээ сүүлийн үед бүр ихсэж байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө Солонгост чинь төрөлт багасаад бүр нөгөө бага сургуулиуд нь хаагдчихж байгаа шүү дээ. Яг тэр чинээрээ дээд сургуулиуд хүртэл хаагдчихж байгаа. Орон нутгийн дээд сургуулиуд Солонгос элсэгч одоо цөөрөөд тий. Тэгэхээр одоо гадаадаас элсэгч нар оюутнууд авчирч сургах, одоо гадаад оюутнуудаас төгсөгч нараас одоо ажлын байраа хангах юм бодлогын хүрээнд гадаад оюутнуудад чиглэсэн. Гадаад байснараа баг тэтгэлэг аваад байгаа. Тий. Тэгээд тэрнийх нь юусоо ганцхан шалгууртаа тэтгэлгээ өгч байгаа. Солонгос хэлний чи оноо хэр юм бэ? Англи хэлний чи оноо хэр юм бэ? За солонгос хэл маань өөрөө 1-6 оноотой байхгүй юу? 1 2 нь анхан шат, 3 4 нь дунд шат, 5 6 гүнзгий шат гэсэн. Тэгээ одоо анхан шатны ер нь дундаас дээш шатны оноотой байж дээд сургуулиар нь. Тэгээд нэг дунд шатны оноотой байхад 30-аас 50%, дээд шатны оноотой байхад 50-аас 100% тэтгэлэг цаашлаа 4 жилийн тэтгэлэг авч болж байгаа. Тэгээ ер нь ихэнх хүүхдүүд бол нэг 50% тэтгэлэг бол дийлэнх нь авчдаг. Тийм бага. Голч дүн гэдэг ч юм уу тий эсвэл одоо бусад зүйл ихний тэтгэлэг бол нөгөө хэлнийхээ оноогоор авч ороод цаашдаа дүнгийнхаа голчоор тэтгэлгээ хамгаалаа явуулдаг. Тэгвэл өөрөө хичээсэн байхад л ер нь болчих юм шүү дээ тий. Тэгээд солонгос оюутнаас одоо тэтгэлгээрээ нөгөө гадаад оюутны тэтгэлэг нь өөр нөхцөлтөө явдаг. Тэгэхээр гадаад оюутны ер нь боломжийн нэг дундчлаад сураад явхад бол 50-аас дээш % аваа явчихдаг. Тэгэхээр ер нь хэл бас дахин хэл гэдэг ойлгож болох юм байна тий. Тийм учраас бид нар бүр ингээд 3 салбар нээгээд ерөөсө хилээ сураад өгөөч гэд яваад байгаа. Танаа салбаруудын тухайд гэвэл яг хаана байгаа? Манайх одоо 3 дүүрэгт салбартай байгаа. За манай одоо анхны салбар одоо 10 жил болж байгаа салбар маань Peace Mall дотор үүдэг. За хотын төвд. Тий, Peace Tower-ын 14 давхурт одоо Улаанбаатар эхлэлгүүрийн ард байдаг шүү дээ, тий, тэнд байдаг. За хоёр дахь салбар маань болохоор 19-т хаан уул дүүрэг. Тий, одоо хаан уул тааврын зэрэгцээ Сүмбэр таавар дотор 17 давхурт байдаг. Гурав дахь салбар маань Натурт байдаг. Натур 13 тий.
байх нь байна тийм. Ингээ 3 салбарт 2 хэл зааж байгаа. Тэгээд онлайнаар одоо орон нутгийн хүүхдүүдийг бид нар хэл заах гээд орон нутагт салбар нээж хараахан амжихгүй байгаа учраас онлайн сургалт бол явуулж байгаа. Тэгээ сая бас нөгөө бид нар дурдсанчлаа нөгөө манай байгууллагын хувьд бол нэлээд би яг асуух гэдэг юм болохоор ямар үзүүлэлтүүдээр яг шилдэг итгэмжлэлт төлөөлөгч гэж бас явдаг байдаг. Энэ шалгуур ямар шалгуурыг ер нь хангасан байхад. Ер нь нөгөө шилдэг төлөөлөгчийн газрыг сургуулаас үзэхдээ бол одоо тухайн зуршлын газраас ирж байгаа хүүхдүүдийн одоо харлалт тий ямар хүүхдүүд очиод харлаад байдаг вэ гэхээр хэл муутай, ойлголт муутай очсон, бэлтгэгдээгүй очсон хүүхдүүд маань очиод харлаад яваад идэг. За дээр нь одоо тухайн байгууллагын маань одоо бичиг баримтын бүрдүүлэлт хэрийн, орчуулгын чадвар хэрийн гэх мэтчлэн ийм үзүүлэлтүүдээр сургууль өөрөө одоо тухайн төлөөлөгчийн газруудаа маглалт хэмжилдэг. Хоёр дахь үзүүлэлт нь болохоор оюутнууд болон эцэг эхчүүдийн одоо санал асуулгаар тухайн газруудад үнэлгээ өгдөг. Одоо ёс зүйн хувьд хэр сэтгэл ханамжтай үйлчилж ирсэн гэдэг. Манайх бол одоо оюутнуудынхаа эцэг эхчүүдийн зүгээс бол хамгийн сэтгэл ханамжтай байгуулгаар удаа дараа шалгардаг. Яагаад вэ гэхээр бид нар мэрэгжил сонголтонд нь хүртэл оролцож өгдөг. Яагаад вэ гэхээр ингэж байгаа одоо сүүлийн үед миний хамгийн их хэмзэглэж байгаа зүйл өөрөө ээж хүн учраас одоо энэ дээр маш их хэмзэглэдэг. Яагаад вэ гэхээр яг одоо цагт байгаа эцэг эхчүүд хүүхдийнхээ мэрэгжил сонголтонд хөндлөнгийн байр сууриас ханддаг болсон. Өөрөө л мэд энэ хүн амьдралаа өөрөө шийднэ гэж хайчдаг. Тэгэхээр тэр хүний мэрэгжлийг одоо хэн сонголцоод байна вэ гэхээр явж очоод roommate буюу солонгост очоод нөгөө өрөөнийх нь найзал сонголцож байгаа байхгүй юу. Бид нар одоо ингээд багш нь биш те. Одоо багш нар хүртэл 3 дахь читгээд байхгүй юу. Эцэг хэн биш те. Одоо хүний хүүхдийг шууд ятгалцаал чи энүүгээр сур гэж хэлэхэд бас айгу өрөөсгөл болгоомжтой ханддаг те. Буруу дулчих вэ гэд те. Тэгээд ингээд хинч сонголцохгүй байхаар нөгөө хүүхд маань өөрийгөө олоогүй байдаг. Ийч гой санагдаа тэрч гой санагдаж явж байгаад хүүхдүүд бүр 3 дугаар курстэй 4 дугаар курстэй энэ миний мэрэгжил биш байна гэд хайж штэ. Тэгээд одоо жишээлбэл нэг ийм жишээ байна. Тэгээ энэ хүүхд очиж хилээ сурж байгаад өөрөө мэдгээ ямар ч байсан солонгос гэдэг байгаамаа гэ явуулчихна хүүхдээ. Нөгөө хүүхд нь хилний бэлтгэлд сурж байгаад одоо яах вэ дээд сургуульд ормоор нь ямар мэрэгчлэр сурах вэ гэдэг өөрөө нэг 18-тай, өрөөнийх нь найз 18-тай хоёр охин яриа шийдлээ. За найзаа чи гоё шүдний эмчээр сураач гээл те. Нөгөөх нь ингээл шүдний эмчээр нэрээ гоё юм шүү гэл орлоо. Эхний 2 жил онл голдоо үзэл халаад өмссөн айгуу гоё явж байгаад 3 дугаар курсээсээ хүний ам ангаалгаад шүд суглаад эхлэе. Тэр хүүхдийн чадал нь хүрхгүй, зориг нь хүрхгүй, тэ? Маш чадaltaй хүний ажил байгаа байхгүй, зоригтой хүний ажил, тэ? Насан туршдаа өдрө болгон хийх ажил штэ. Тэгээд тэр хүүхд хизээч тэр ажлыг хийж чадахгүй гэдгийг хэн мэдчихсэн бэ? Ээж аав нь мэдчихсэн байхгүй юу. Тэгээ ийм манай хүүхдийн зан чанарт байгаа байдалд нь тохирохгүй шүү гэх тэ. Тэгэд манай эцэг эхчүүд одоо хүүхдийнхээ мэрэгжил сонголтонд цаг зав гаргаад хамт яваад тэ. За чи ийм хүн шүү. Чи энийг чадахгүй, энийг чадах юм шиг байна. Чи дуу цөгтөөхөө сэтгүүлч болж чадахгүй чи. Хуульч болоод прокурор болоод хүн ялалж чадахгүй. Тэрний оронд IT инженер болчихвол чи тэ чаднаа гэд. За эсвэл чи солонгост сураад яг яах ч юм бэ? Төгсөөд солонгост амьдрах гэж байгаа юм уу? Монголд амьдрах гэж байгаа юм уу? Солонгост амьдрах гэж байгаа бол чи гадаад хүний хувьд ийм мэрэгжил эзэмшихэр тохирч гин үү? Тэ? Солонгост сурна гэдэг байгаа мөртлөө сэтгэл зүйч болно гэдэг хүүхдүүд. Тэгээ би одоо монгол хүн сэтгэл зүйч болчлоо гэхээр надаас ирээд сэтгэл зүйн зөвлөгөө солонгос хүн авах болов уу? Солонгост амьдрахад миний мэрэгжил тохирч гин үү? Тэ? Ийм олон талаас нь бодно. Гадагшаа явж байгаа хүн. Монголд сурж байгаа мэрэгжил сонголтоос гадаадд сурж байгаа мэрэгжил сонголт чинь өөр ойлголт болоод ирж байгаа. Хаана юу хийж яаж амьдрах гэж байгаа гэдэг чинь одоо өөр ойлголт болоод ирж шүү дээ. Энэ болгоныг нөгөө нэг зурчлалын байгууллага чинь чухал газар шүү гэж хэлээд байгаа чинь тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд манайхыг одоо зориод ирээч. Надтай уулзаач гэж хэлээд байгаа. Хэлээд уулзчаач. Тэгэхээр бас хүүхдүүдэд мэрэгжлийн хувьд те мэрэгжлийн зөвлөгөөг бас мэрэгжил сонголтын дээр нь бас
зөвлөдөг байх нь байна, ярилцдаг байх нь байна, ирээдүйн бас чиг хандлагыг хэлдэг байх нь байна тийм үү. Энэ тал дээр бас та бас яг өөрөө биечлэн зөвлөдөг гэж ойлгож байна. Тэгээд баг хамт олноо яг ингэж бэлдсэн байдаг. Тийм. Би бас энэс нэг асуух гэдэг нэг манай Монголд шүү дээ боловсрол зуулчлалын газар за тэгээ салбарын тухай одоо Монголд дах одоо хүмүүс нэр хүнд ер нь өнөөгийн байдал дээр ямар хөө байгаа гэж таарч байна. Одоо яг 10 жилийн өмнө намайг ирэхэд нэг ингээд нэг мөнгө болгож байгаа нэг 2 хүн гэж хардаг байсан үеийг бодвол одоо бол дээрцсэн байгаа. Тэгтээ нөгөө Солонгост миний харсан зуршлын газрын хэмжээнд бол очоогүй байгаа. Гэхдээ манайх бол аваачнаа л гэж бодож байгаа. Яг тийм газрыг бий болгоно гэж бол бодож байгаа. Тэгээд одоо жишээлбэл би өөрөө ингээд доктор хүн байж зуршлын газар ажиллаулаад байна шүү дээ. Манайд одоо тэгтэл Солонгост очоод засгийн газрын тэтгэлгээр сураад ирсэн магистр докторууд манайд бас ажиллаж шүү дээ. Тийм хүн ийм хэмжээнд зөвлөгөө өгч чаддаг. Тэгэхээр за ямар ч байсан хамгийн нэм чухал бол хилээ бид анхаарах нь байна. Солонгос улсыг зорих гэж байгаа. За Sitso Education Center-ыг зорих гэж байгаа хүүхдүүд маань ер нь бол хилээ багаас нь сурах нь байна. За мөн одоо мэргэжил сонголтоос ойр дотныхон гэр бүлийнхээ хүмүүстэйгээс зөвлөлдөх нь байна. Танаа төв дээр ирж байгаа бас таны 10 жилийн хугацаанд анзаарсан тий нэг жоохон алдаа гэх юм уу. За хүүхдүүд манаас энэ том биш гэсэн энэ дээрээ ингээд анхаарчвал гэсэн алдаа дутагдал ер нь юу байдаг вэ? Бас манай хүүхдүүд явдаг. Ер нь ингээд зориггүй яваад идэг. Солонгос хүүхдүүд чинь нөгөө ахлах ангийн 3 жилдээ нойр хоолгүй явдаг бүр. Унтахгүйгээр хичээлээ хийдэг. Тэгтэл манай хүүхдүүд 12 дугаар анги төгсөж байгаагаа одоо мэдж байгаа юм шиг. Гинт одоо ингээл энэ жил ч гэсэн тэхэл байх харамсалтай. Ингээд одоо энэ 12 дугаар анги 5 сар төгсөн шүү дээ. Намар 9 сард хилний аач байхгүй хилний бэлтгэл Солонгос руу ингээл 100-100-аар явчихдаг. Тэгтэл бид нар дээр ядаж энэ намар ирчих юм бол бүтэн жилийн хугацаанд Солонгос хэлийг бүрэн сурчих боломжтой. Тийм байх шүү. Байхгүй юу. Тэгэхээр ингээд эртнээс зорилгоо тодорхойлчих юм бол тэр хүүхдийн өмнө маш олон боломж байдаг. Тэгэхээр зорилгоо тодорхойлоод өчөчээл гэж байгаа юм. Бас чухал. Бас хит их зорилгогүй байгаа шүү дээ. Тэгээд мэргэжил сонголт ингээд дандаа хоошлогдсон байдаг. Тийм байна. Тэгээд мэргэжлийн хамт сонголцоод өгье гэхээр инженер болмоор байна, мейкап болмоор байна гэд бүр ингээд үсрээ явчихдаг ерөөсөө. Тийм. Тэгэхээр энэ хоёр зүйлийг хаана юугаар сурах вэ гэдгээ л ерөөсөө ирчээч. Тийм. Танаа төвд зөвхөн одоо зуучлаас гадна солонгос хэлний бас курс байгаа. Тийм үү. Тэгэхээр тэнд бас одоо нөгөө насан жоохон одоо юу гэдгийг хүүхдүүд биш те яг юм насанд хүрэгчдийн анги хүртэл байгаа болоо тэрийг бас манайх одоо өөрийнх нь зүгээс асуумаар байна. Солонгос руу ер нь магистр докторууд их явдаг. Оо за. Магиструуд ялангуяа явал их гоё. Одоо та нар одоо шилбэл сэтгүүлч мэргэжилтэй байлаа гэхэд хэл шинжилэл юм уу бизнес удирдлагаар магистрт явж болно. Магистрт явсны давуу тал нь юу вэ гэхээр хичээл нь 7 хоногтоо 1-2 хүн орж болдог. Тэгээд нөгөө ажиллангаа өөр мэргэжилд давхар эзэмшингээ гэр бүлэрээ оршин сууж болдог. Аав, ээж, нөхөр, хүүхдтэйгээ оршин суудаг. Тэгэхээр одоо ингээд бид нар чинь нэг 20 хэд 30 хэдэн наснда нэг бас нэг апдейт хийгээд те өөр газар нэг гэр бүлэрээ нэг магистр чи 2.5 жил штэ 2.5 жил өөр газар оршин суугаад амьдарчаад ирэхээр хүний нүд нээгдээд маш гоё болоод ирдэг. Тэгээ магистрт би бас залуучуудыг яваасай. Тэгээд нөгөө хичээлэн цөөхөн ороод 3 сар хичээлээд 3 сар амждаг болохоор ажиллаад, амьдраад, сураад ингээд маш гоё болоод ирдэг. Тэгэхээр ялангуяа магистрт явал их гоё. За уучлаарай үзэгчдээ одоо та нар маань ингээд хөтлөгчгөө боллоо. Би одоо магистраар явлаа. Зоёогоор ингээд мастрын хөтөлбөрөөр тэгээд гэрийнх нь ажил хийгээд хүүхдүүд нь хэл сураад аюу гоё. Та нар маань ер нь эргэх холбоос их дотн байдгүй тийм яг суралцаад ирсэн оюутан залуучуудтайгаа суралцаад явсан одоо гэр бүл эсвэл одоо дан одоо оюутнуудтайгаа эргэх холбоо их сайн байдаг байх та. Их сайн. Одоо манай эхний 10 жилийн өмнө явсан хүмүүс маань тэндээ одоо нөгөө
хөрөнгө оруулалтын виз аваад бизнес хийгээд бизнесмен болцсон. За гайхалтай. Лаглаг амьдэрдэг манай төгсөгч нар байна. Эргэж ирээд манайд ажилд орсон хүмүүс байна. Эргэж ирээд том дарга нар болсон хүмүүс байна. Би бас эндээс нэг боловсролын экспо бас болох ч байгаа сонссоо тий. Тэр одоо миний уул гол ярих гэж байгаа. Тэр зохион байгуулалтад бас хаана яг яаж ямархуу зохион байгуулалт явагдав тэр талаас бид дээр дэлгэнгүй. Манайх одоо маш гоё боловсролын экспо зохион байгуулж байгаа. За бүгдээрээ хайртай суугаарай. Жигээ тавиас сонсороо манайхаа за юу болох гэдэг. Энэ боловсролын экспо маань юу вэ гэхээр жил болгон манайх 4 сард зохион байгуулдаг. Солонгосын нөгөө сургуулиудаа ураад одоо яг элсэлтийн албаа ураад тэд нар маань шууд одоо сургуулаа танилцуулаад шууд элсэлтээ хийдэг. Тэгээд энэ удаагийн экспо маань Улаанбаатар галерейд 4 сарын 3, 4, 5 гэсэн 3 өдөр болж байгаа. Тэгээ энэ удаа Сөүлийн үндэсний их сургууль, Корея их сургууль, Сонгонгуан их сургууль, Аажуу их сургууль, Чунгаан их сургууль гээд одоо Солонгосын төдийгүй дэлхийн топ сургуульд ордог. Маш алдартай сургуулиуд ирж оролцож байгаа. Тэгээд энэ удаа манайх 10 жилийнхаа ой гээд сэтгэл хөдлөөд манай компани одоо бүртгүүлсэн бүх хүүхдтэй онгоцны билет бэлгэлж байгаа. Онгоцны билет бэлгэлж байгаа. Юу болоод байна? Тэгээ онгоцны билетээ одоо 3 сарын 10-наас эхлээд энийг аягүй сайн тодруулж өгье. 3 сарын 10-наас 4 сарын 5-ны хооронд одоо энэ намар явъя гэж бүртгүүлсэн бүх хүүхдтэй өгч байгаа. Тэгэхээр одооноос эхлээд манай дээр очиод бүртгүүлж яах нь шүү дээ. Намар явъя гэж бүртгэлээ хийлгээд тэгэхээр бид нар онгоцных нь билетийг бүклж байгаа байхгүй юу? Энэ хүүхдийн билетийг одоо 8 сарын 15-нд нисгийа гэд билетийг бүклчихнэ гэсэн. Тэгэд шууд тэтгэлгээ авчин тэр хүүхд. Тэгчээд яг экспоныхоо 3 өдөр дахиж нөгөө хүүхд маань ирээд сургуулийнхаа тэтгэлгийг авна. Сургууль болохоор сургалтын төлбөрийн 20-100% тэтгэлгүүдээ аваад ирж байгаа байхгүй юу. Тэгээд яг сургууль болгоно нөгөө манад одоо Сөүлийн сургууль одоо манад бүртгүүлсэн хүүхдүүдтэй л өгнө шүү дээ өөрийнхөө тэтгэлгийг. Тэргээ яаж өгөх вэ гэхээр суглаагаар. Тийм. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань одоо өөрсдийнхөө сургууль дээр одоо манахаас бол онгоцны билетээ авчаад сургуулиудаасаа яхаа тэтгэлгээ авах нь шүү дээ. Тэгээд манайх дахиад манайх ч нөгөө нэг 2 үйл ажиллагаатай сургууль зуршлын төв болон Сэц соёо Актем гэх 2 үйл ажиллагаатай байхгүй юу. Тэгээд тухайн өдрөө Актемийнхаа тэтгэлгүүдийг бас өгнө. Актемийн одоо 1 сараас жилийн хугацаатай тэтгэлгийн одоо юугаа бас суглаагаар өгнө шүү дээ. Тэгээд 1 тэрбум төгрөгийн юм тэтгэлгийг олгож байгаа. Ямар гоё юм бэ тийм үйл ажиллагаа болж байгаа. Үнэхээр маш гоё сэтгэл хөдлсөн байна. Бүр ингээд дахиад гоё дахиад хөлж магадгүй. 2-3 тэрбум болохоос хэцүү. Яаса гоё юм бэ? Тэгэд одоос энэ болохоор хэдэн өдрийн турш явна болох ч экспо 3 өдөр. 4 сарын 3, 4, 5 гээд 5 тагсаа бүтэнсэн байгаа. За. Тэгээ сурагчдын амралт таарсан байгаа. Тэгэхээр нөгөө орон нутагт байгаа хүүхдүүдийг бид нөр оролцуулах зорилгоор ер нь сурагчдын амралт тааруулсан байна. Сурагчдын амралтын үеэр хаа. Ер нь ингээд миний хамгийн их эмзэглдэг нь би өөрөө бас орон нутагт төгсөжсэн. Орон нутгийн бид нар чинь нөгөө нэг юмнаас дандаа хоцордог. Тэгээд сурагчдын амралт тааруулчаар хүүхд чинь нөгөө ганцаараа орон нутгаас бас ирж чаддаггүй байхгүй юу? Эцэг ихтэйгээ ингээ хамт ирээрээ. Энэ боломжуудаас атгаад аваарай тий. Наан ингээд бүртгэлээ эхлээд хийлгэж болж байгаа нь бид нартай зүүмэр ч гэсэн холбогдоод онлайнаар ямар учиртай юм би аль сургуульд орвол боломжтой юм гэдгээ зүүмээр ярьж байгаа сургуулаа сонгоод бүртгэлээ хийлгэчээд ахаа сургуулийнхаа тэтгэлэг авахын тулд тухайн 3 өдрөө ирээд оролцож байгаа нь шүү дээ тий. Тийм боломжийг олгож байгаа. Ямар гоё болцсон юм бэ тийм бүр үнэхээр сурыг гэсэн хүмүүс зүгээр хүрээд гэж байгаа юм байна. Тийзийг нь одоо 10 жилийн одоо айн баяртаа зориулаад үнгүү дааж гин. За тэгээд сургуулиуд нь тэтгэлгээ аваад ирэх нь. За тэгээд энэ экспо боловсролын экспоны хувьд Солонгосын хідэн бас тийм их сургуулиуд ирж байгаа бол 10 сургууль ирж байгаа. За. Тэгэд өөрийнхөө мэрэгжлийг тодорхойлоод аль сургуулийг бас сонирхож байгаа тэнцэнээс хаах нь шүү дээ тийм үү? Өөр онцлог одоо зүйл үйл явдал юу болох бол экспон дээр? Тухайн экспон дээр бас манай хамтрагч байгууллагууд оролцсон. За. Манайх ч бас маш олон байгууллагуудтай хамтардаг. Одоо хамгийн наад захын жишээ гэвэл одоо бид нар нөгөө явж байгаа бүх хүүхдүүдтэй эндээс SIM карт очоод нөгөө нэг онлайн банк эдрийн бүгдийг өнгөө холбож өгдөг байхгүй юу. Тэд нар маань оролцсон. Дээр нь бас нэг онцлог байгууллага маань болохоор ES гээд
одоо Монголын одоо банк бус санхүүгийн байгууллага Солонгосын одоо банк хоёрын хамтарсан юм аппликейшн байдаг байхгүй юу? Энэ байгууллага зээлэр сургадаг байсан. Тийм. Тэгээд манай 20 оюутныг зээлэр сургана. Төлбөр нь бэлэн биш байгаа бол очоод одоо жилийн хугацаанд ингээд хувааж төлөх нөхцөлтөөр гэрээгээ байгуулад сургалтын төлбөрөөр зээлээд сурчиж бас болно. Тийм зээлэх нөхцөлтөөр сурч болох нь шүү дээ. Тийм олон гоё нөхцлүүд байна. Хүй сурыг юу л ерөөсө бүх юм л аим те. Их ч нь бол арай хутлаах. Миний дүүл явсан зүгээр юм уу? Ерөөсө сурыг гэж бодож л ерөөсө бүх арга нэг. Тийм байна. Зээлэр сурах нь байна. Тэгэл очиод бүх юмыг нь бас ингээд заримдаа ингээд мэдээлэлгүйгээсээ болоод очиж үзээгүйгээсээ болоод алдах тохиолдол их байдаг. Харин та бүхэн маань алдчихсэн одоо яг тэр хэцүү хатуугийн туулж байсан хүмүүсийн хувьд бол тэр бүхнийг нь арай хялбарчлаад ингэдэж шүү, энэ нь зүгээр үдэ шүү гэд бүх зөвлөмжүүдийг гаргаж өгч байгаа нь илүү их бүр үн цэнтэй юм шиг санагдлаа л да. Танд өөр онцолж хэлэх зүйл байгаа болов уу? За тэгээд одоо нийт Монголынхоо ирээдүй болсон оюутан одоо залуучууд сурагчдаа хандаж хэлэхэд тийм ээ. Манай Монгол улсын чинь хамгийн үнэтэй баялаг бол манай одоо ирээдүй болсон хүүхэд залуучууд. Бид нар бас боловсролын салбарын одоо эдис гадагшаа сурж байгаа хүүхдүүдийн бас одоо дунд явж байгаа юм маш чухал ажил хийж байгаа хүмүүс гэж өөрсдөө бодож байнгын өөрсдөө хөгжүүлж ингэж явдаг. Тэгээд хүүхдүүдийгээ бид нар ингээд маш ухаалаг байж бид нар ирээдүйг бид нар авч явна шүү гэж бодож өөрсдөө бас дайчилж хаанаас би хинээс мэдээлэл авах уу? Би ямар мэргэжил эзэмшүүл их орондоо хэрэгтэй. Би өөртөө хэрэгтэй би одоо ирээдүйд одоо Монгол улсад ямар мэргэжилтэн хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг олж хараач. За энэ дээр зөвөр нэг жижигхэн нэг комент хэлэхэд Солонгос улс жишээлбэл Монгол улсаас 50 жилээр одоо хөгжлөөрөө төрүүлж байгаа улс шүү дээ. 50 жилийн дараа Монгол улсад ямар мэргэжил хэрэгтэй юм бэ гэдгийг олж хараач. Одоо Монгол улсад бэлдэж эхлэегүй байгаа мэргэжлүүд байна. Одоо энэ дээр нэг жишээ хэлэхэд системийн аюулгүй байдлын инженерийг Монгол улсад одоо бэлдээгүй байна. Тэгтэл манай үүд хаалгыг тогшцсон одоо ингээл хакер инженерээс бид нар одоо бүх салбарлал одоо вебсайтаа админ хазах нь пэйж хамгаалмаар штэ. Тэгтэл одоо энэ чинь Монгол бэлдээгүй байна. Энүүгээр нэн яралтаа сурмаар байна. Хүнсний аюулгүй байдал, эмийн аюулгүй байдал энүүгээр сурмаар байна. Бид нар зам тээвэр гүүр энэ чиглэлээрээ сурмаар байна. Энэ метроны чиглэлээр сурмаар байна Энэ чиглэлээр ингээд сураад Монгол улстай ирэх юм бол таны сарын цалин хэдэн сая байхыг хэлж мэдэхгүй баггүй юу. Ингэж сурч ирмээр байна. За эсвэл тийм хэмжээнд сурч чадахгүй. Миний амьдралын боломж муу байна гэх юм бол очоод та тоогоочор суралтаа. Солонгос улсад тоогоочийн сарын цалин 10-аас 20 сая биш шүү дээ. Тэгээд би одоо үнэхээр мэдрэмжтэй сайн тоогооч болчиход Солонгост би сарын 20 саяын цалин авч 5 жил ажиллачаад Монголд ирээд өөрийнхөө рестораныг нээл та сүлжээ ресторан ажилуулъя л та ингэж харалтаа ирээдүгөө ийм гоё олон талаас нь хар чиний чадвар боломж юу байгаа юм чиний одоо IQ ямар байгаа юм санхүүчин ямар байгаа юм тэрийгэ хараад бид нартай ирээд ярилцаад ийм байдлаар хараад өгөөч. Тэгээ ах эгч нар нь ингээд та бүхэнд бүх чадлаараа боломжоор туслая. Төлбөрчин байхгүй бол бүр зээлээ гэж штэ Онцлог хэлээд өгөөд нисхий гэж тийм гоё ингээд халуун сэтгэлтэй ийм хамт олон та бүхнийг хүлээж байгаа шүү. Тэгээ дүүнэртэй амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд 4 сарын 3, 4, 5-нд одоо зохион байгуулагдах боловсролын экспо дээр бол заавал очих хэрэгтэй байна гэж бодлоо. Тэгэхдээ нэг юмыг бас тодруулж асууя Заавал энэ жил явахгүй ч гэсэн ирээдүйд бас дараа жил ч юм уу явхаар төлөвлөж байгаа хүүхдүүдэд бас нээлттэй байх тийм үү? Тий. Энэ дээр хэлэхэд тийм ээ. За саяын экспо бол одоо энэ жил төгсөж байгаа хүүхдүүдэд хамаарлаа. Төгсөж байгаа ч гэлтгүү төгссөн та нарт ч хамааралтай байна шүү дээ. Магистр, докторт явж болно ер нь нас заадаггүй. Тэгээ одоо яваад ингээ гэр бүлээр ажиллаж амьдарч байгаад ирэх боломж одоо бүрэн байгаа байх нь шүү дээ дээр нь одоо 10 дугаар ангид байгаа 11 дугаар ангид байгаа 3 дугаар курст байгаа 2 дугаар курст байгаа хүүхдүүдэд хандаж эхлэхэд манайх Free University гэдэг хөтөлбөртэй байхгүй юу жилийн тэгээд бүтэн жил манай дээр суугаад
тухайн хүүхэд маань энэ маань одоо нэг жилийн 5 сая орчим төгрөгийн төлбөртэй ийм сургалтайгаа. Тэгээ энэ дээр ингээд суугаад тухайн жилд одоо топгийн шалгалт буюу тэр хэлний шалгалт маань Монголд жилдээ нэг 4 удаа явагддаг. Тэр 4 шалгалтаа өгөөд дээд оноо авчих юм бол манайх төлбөрийн 100% буцааж өгдөг. Ерөөсө сургах зорилготой ийм гоё хөтөлбөртөө сурч чаднаа гэж байгаа бол манай дээр ирээ суучих нь байна шүү дээ тий. Тэгээд нөгөө дээд оноотой хүүхэд чи угаасаа Солонгост 100% тэтгэлгээр сурдаг байхгүй юу. Тэгээд та нар буцаагаад төлбөрийг нь одоо буцаагаад бас өгчин. Тий. Энэ одоо юу болоо бүр эргээ хийсэн байна. Тийм. Үнэхээр сурах бүхий л боломжийг нь бол дэмжиж байгаа. 6 дээд оноо авдаг хүүхэд бол ингээд 100 хүүхдээс нэг 20% тэл байгаа л да. Аа зөв зөв. Тэгэхээр тэр 20%-ийг бид нар бас дэмжиж өгчий л доо. Тийм үү шүү дээ. Тийм бид нар бас айгүй гоё бодлого барьдаг юм хамт олон шүү. Тэгэхээр тэр одоо төгсөх болоогүй хүүхдүүдийн хувьд бас ийм гоё боломжууд бас байдаг. Тэгээд манай хамтрагч сургуулиуд бол сургууль өөрийнхөө маш олон гоё тэтгэлгүүдийг өгж явахад бид нар өөрсдийнхөө монгол хүүхдийг хайрлаад бид нар ч гэсэн бас боломжоор тэтгэлгүүдийг өгье л доо тий. Тэгээ ийм гоё боломжуудыг олгож байгаа. Тэгэхээр ингээ хүүхдүүд маань эртнээс айгүй гоё зоригтой байгаад хаана боломж байна тэрийг хайж олж боломжийг атгаарай. За өнөөдөр бол үнэхээр хэрэгтэй. За даа ялангуяа сургуулаа төгсөж байгаа ахлах ангийнхан за магадгүй оюутан 3 дугаар курс 4 дугаар курсийнхан за эсвэл зүгээр л Солонгос явж сурахыг мөрөөддөг хүмүүст бол үнэхээр үнцэнтэй бас чухал сэдвийн дагуу бид ярилцлаа. Тэгээд та бүхэн маань яг саяны миний дурдсанчлан байдалд байх юм бол Сэц оюу Education Center-ыг заавал зориороо энд бол таныг ямар нэгэн байдлаар сурах хүсэлтэй л байх юм бол бүх одоо арга чаргыг ашиглаад тэр одоо Солонгосын тий сайн сургуулиуд руу тэтгэлэг авахуулах нь байна. За тийзийг нь бүр өнгөө өгөх нь байна 10 жилийн хүрээнд. Тэгэхээр зүгээр 4 сарын 3-4-нд очих нь байна. За хэрэг болоогүй гэж бодох юм бол дараа нь амжиж очиж чадахгүй байх юм болоо тий дараа нь танаа төв дээр ч гэсэн очих бүрэн боломжтой байх нь шүү дээ тий. За тэгээд та бүхнийхээ энэхүү гайхалтай бас үн цэнтэй ажилд нь амжилт хүсье юм уу 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Илүү олон сурагчдыг ирээдүйд нь хөтлөх энэ сайхан ажил үст нь өндрөөс өндөр амжилтыг хүсье бас ингэ зэрэлтээ. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Урлаа зүрх.